За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд подкастын маань ээлжил дугаар эхлэх бэлэн болжээ. За тэгээд өнөөдөр би энэ удаагийн зочноор Ардсан намын нарийн бичгийн дарга мөн одоо тэтгэлэг аппликейшнийг үүсгэн байгуулагч Батзаяа найзтайгаа уулзаж байна. За энэ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэндээ хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээд урилга авсан ингээд хүлээж аваад ингээд ярилцах боломж олгосон найзтай бас баярлалаа. Тэгээд өнөөдөр бас хоёулын хувьд бол нэлээд бас сонирхолтой ярианууд өрнөх байх гэж бодож байна. Тэгээд одоо Заяа маань бол хувийн хвшилт бас хүчийг үзээ явж байгаа. Мөн бас тодорхой хэмжээнд улс төрийн бас нэг тодорхой манлайллыг үзүүлээ явж байгаа юм. Одоо бидний үеийн залуучуудын нэг төлөөлөл байгаа даа шүү дээ. Тэгэхээр Заяатайгаа бас би ерөнхийдөө нэг Батзаяа гэдэг хүн талаас нь эхлэжсэн нэг яриагаа эхлүүлдэг юм гэж бодоод байна. За Заяа маань одоо яг нутаг ус гэвэл хаана вэ? За тэгээ мөн одоо Ардсан намтай бас ер нь хэрхэн яаж холбогдсон бэ гэдэг талаасаа нэг хөнгөн сэдвээр яриагаа эхлүүлээд явуул. За би бол Ховд аймгийн Жаргалан сум төрсөн. За одоо яг буянт хоолын хүүхэд гэдэг шиг л буянт хоолын хөвөн дээр өссөн юм байгаа. Тэгээ баруун хязгаар нутагт төрж өссөн. Тэгээд 10 жилийн сургуулаа төгссөн. Бид тэр чинь 10 жилээр төгсөөд те 11 дугаар ингээд төгсөөд ингээд ирсэн. За улс төрийн хувьд гэх юм бол ер нь хүүхэд байгаасаа нэлээд идэвхтэй байсан. Идэвхтэй гэдэг нь одоо тэмцээн уралдаанд оролцсон те олон нийтийн байгууллага, одоо сурагчдын байгууллага, за сайн дурын үйл ажиллагаанууд гэл ер нь хүүхэд байхаас идэвхтэй байсан. Тэр идэх маань үндсэндээ яг намайг нийгэм олон нийт улс төрийн ажил руу хөтлөөд явцсан. За тэгдэг. Хэдэн оноос яг одоо хоёулаа үеийн Ардсан намын гишүүд гэж явж байгаа хүмүүс ч тийм. Нэг Ардсан намд яг хэдэн онд ингээд албан ёсоор одоо гишүүж гэдэг юм уу те ороод хэлсэн бэ. За би бол яг намын улс төрийн сонголтоо хийж байхдаа бол 12 онд хийсэн. Тийм батлах авч ирсэн гэсэн үг. Гэхдээ мэдээж нөгөө манайхан бас нэг буруу ойлголт байгаа гэдэг чинь нам дагсан гэх тийм. Харин тийм. Гэхдээ яг 12 оноос хойш улс төрийн намын гишүүн хэдийч ер нь бол дандаа хувийн секторт ажиллаж исэн. Тийм Монголын одоо томоохон компаниас ахуулаад яг одоо өсөлттэй байгаа гарааны компани тийм. За мөн одоо бүр одоо жижиг юм хэмжээний гарааны компани гэл бүгдэнд нь ажилласан. Тэгэхээр ер нь бол хувийн секторт бас хажуугаар маш их ажилласан гэсэн. Одоо бол яг чиний үндсэн хийж байгаа ажил маань тэтгэлэг аппликейшн яваад байгаа шүү дээ. Тийм. Хоёулаас эхлээд энэ тэтгэлэг аппликейшны талаар бас нэг жоохон яриа өгвөл мэдээлэл өгвөл. Ямар сэтлээ бас энэ ажлыг эхлүүлэхээр болов. Одоо ер нь ямар хөө төвшөнд явж байгаа гэдэг ч юм уу тэр талаас нь. За ер нь би нөгөө түрүү хэлсэн нэлээ мэдвхтэй байсан учраас маш их юм янз бүрийн боломжуудыг хайдаг байсан. За одоо тэтгэлэг тий. За эрдэм шинжилгээний хурал, эсэний тэмцээн, за мөн одоо элтэх хурлын тэмцээн, мэтгэлцээн тий. Гэх мэтчлэн ингээд бидэрт боломж олгож байгаа маш олон зүйлсүүдийг хайдаг байсан ер нь. Сурагч байхдаа тийм байсан, оюутан байхдаа тийм байсан. Тэгээ бидэрт нэг юм байсан баггүй юу гэхээр өмнө нь бол мэдээлэл энэ мэдээлэл хаана байсан бэхээр сургуулийн зарын самбар дээр байдаг. Сургуулийн зарын самбар дээр. За тэгээд ер нь сургуулийн зарын самбарыг бол 7 хоногт заавал чеклэн. Нэгд өдөр болгон сургуулийн зарын самбарыг хараад за зарын самбар дээр бидэрт хэрэгтэй шин юм юу вэ гэж хардаг гэсэн. Тэгтээ бас нөгөө сургуулийнхаа зарын самбараас итгэхгүй заримдаа. Яг тэр нөгөө сургуулийн зарын самбар дээр байгаа мэдээллийг чинь заримдаа хуулаа ичдэг. Эсвэл хин нэгэн аваа ивчдэг. Тэгэхээр тэр мэдээлэлээс хоцрох магадaltaй байхгүй. Тэгэхээр бусад сургуулиуд дээр зарын самбарыг шалгана. Найзууд руугаа ярина. Заримдаа одоо тий за танаа сургууль дээр ямар боломж, ямар тэтгэлэг, ямар одоо тэмцээн уралдаан зарлагдсан байна. Тэрийг хэлээд өгөөч гэдэг. Ингээд сургуулийн зарын самбар шалгадаг байж байгаа л ер нь оюутан байхдаа ботсон тухайн үед л үгүй яагаад энэ мэдээллүүдийг ингээд нэг юмд хийч болдгүй юм бэ те энэ олон зарлагдаад байгаа тэтгэлгүүдийн энэ тэмцээн уралдаануудыг энэ яагаад ингээд нэг юм руу мэдээллийг байршуулж болдгүй юм бэ гэж тухайн үед бодохгүй. Тэгээд сургуулаа төгснөний дараа тэр бодол явсараагаал пэйж болгоод эхлээд фэйсбүүкийн пэйж болгоод дараа нь ингээд аппликейшн болгоод хөгжүүлээд явсан. Энэ бол ажаа сайжраал. Тий. Хүмүүс бол тэгдэж шүү дээ одоо ингээд одоо яг мэдээллүүд хаана вэ гэхээр сошиал медиа дээр гэдэг. Гэхдээ сошиал медиа чи өөрөө дахиад маш олон одоо платформ болсон байна. Тий. Instagram байна, Facebook байна. Тэн дотроо дахиад бүх байгууллага хувийн пэйжтэй байна тий. Одоо зүгээр нэг юм
компани тэтгэлэг ингээд анхны тэтгэлгээ зарлахад нэг 3000 лайктай пэйжтэй компани тэтгэлгээ зарлаад тэрэн дээрээ тавихад тэрийг нь хүн олж харахад аюу хэцүү шүү дээ. Эсвэл заавал нэг юм төлбөртэй сайт дээр одоо аюу сайт дээр тавьчих жоох гар тий. Гэтэл тэтгэлэг апын хувьд бол тэрийгэ ч мэддэг хэрэглэгч нар байж байдаг. Бид нар ч гэсэн тэр тэтгэлийн мэдээллийг хүргэждэг. Тэгэхээр ер нь бол боловсролын мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм төсөл. Тэгээд энэ бол нөгөө хүүхэд байх, оюутан байхаас л бодсон зүйл болохоор тэгэл эндээ амар хайртай. Амар лаг бизнес хийгээд ч юм уу байгаа юм бол байхгүй те. Яг мэдээж бизнес утгаараа бол ажиллаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь үн цэн нь юу гэхээр хэрэглэгч нар байдаг. Дээрээс нь тий одоо тэрийг хүссэн хүлээдэг хэрэглэгч нар байдаг. Тэгээд дээрээс бидний бас олон жил ингээ кэрэлцсэн болохоор ч тэ халамжилсан болохоор ч нэг юм төсөл чинь нэг юм бэби шиг гэдэг шиг болчихдаг юм байл. Яг ингээл энийг л авч явах хэрэгтэй. Тийм байна. Одоо тэтгэлэг аппликейшн хүмүүс хэр ашиглаж байна? Одоо та нарт бас тодорхой хэмжээний яс мэдээлэл байдаг л байна. Судалгаас. За манай аппликейшн бол 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгэхээр одоо бид нар чинь тасралтгүй одоо бараг юу вэ? 7 жил үйл ажиллагаа явуулчихсан шүү дээ. Тэгээд манай хэрэглэгчнэр бол одоо нэг аппликейшн татсан хэрэглэгчнэр бол 200 мянга төгссөн. За тий бүртгэлтэй хэрэглэгчнэр бол одоо бид нар шинэ вершн гаргаснаас хойш бас нэг юм бүртгэлтэй хэрэглэгчнэр 50 гаруй мянган хэрэглэгч бүртгэлтэй. За үлдсэн хэрэглэгчнэр маань бүртгэлгүйгээр ашигладаг. Тэгэхээр нөгөө аппликейшнийг хэрэглэхэд нь бид нар дата мэдээллийг нь авдаггүй. Тухайн хэрэглэгч бол ингээд заавал бидэрт бүртгүүлэхгүйгээр одоо friendly те мэдээлэл авч болно. Шаардлагатай гэж үзэх юм бол бид нар бүртгүүлэх шаардлага үүсэх юм бол тэр хүн бүртгүүлээд явах хэрэгтэй. Тийм зарчимтай ажиллаж байгаа. За тэтгэлэг аппликейшны талаар юм байна. За тэгээ заяа маань мөн одоо 2 жилийн өмнө лөө 3 жилийн өмнө лөө одоо арчсан намын хэсэг залуучууд нийлээд нэг клуб байгуулсан шүү дээ. Одоо open клуб. Одоо хоёулаа бол анх ингээл бас хамт явжсэн эхлүүлжсэн дээ хэдүүлээ. Нилээ хэдэн залуучууд. Тэгээ би нэг өнөөдөр бас ингээ заяатайгаа уулзж байгаа бас энийг ингээд одоо open клубыг бол яг манай намын залуучууд гэдэг юм уу ингээ мэдээд байна. Нийгэмд яг ингээд ийм залуучуудын нэгдэл байд юм уу гэдгийг бас тодорхой хэмжээний мэдээлэл байхгүй харагдаад байна шүү дээ. Тэгэхээр хоёулаа өнөөдөр бас хоёулаа бас нэг open клуб биш шүү дээ. Тэгэхээр хоёулаа байгаа тэр бүхэн яриа эхлүүлээд явж байгаа тэр далимдуулаад open клубийн талаараас хоёулаа жоохон мэдээлэл өгвөл гэж би бодоод байгаа юм. Анх ер нь яг ямар сэтлэр энэ клуб байгуулагдах санаачлаг гарав те. Одоо хэдүүл одоо тэгээ open клубын маа төвшин хэр байна. Тэгээ гэдэг ч юм уу нэг иймэрхүү талаас нь бас мэдээлэл өгвөл яаж юм. Тэгээд за ер нь бол open клуб үүсгэн байгуулагдсан цаг хугацааг бид ингээд ухраагаад үзэх юм бол ардчилсан нам бас нэлээд тийм одоо юу хэмтэй тодорхой бус байсан цаг үе тодорхой асуудалтай тий. За нөгөө тамганы асуудалтай, за одоо бүгд мэдж байгаа тамга гэрчлэгээний асуудалтай тий. За дээрэс нь бараг л одоо тэр маргаанаас болоод яг аль нь хаана арчилсан нам байгаад байгаа юм те хинэн намын дарга болоод байгаа юм. За дээрээс нь яг залуучууд нь хаана байгаа ингээд ихэнх одоо асуултууд бол ерөнхийдөө тийм жоохон ороо бусгаа байсан үе шүү дээ. Тэгээ тэр үед яг ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр хамгийн ихнийх нь асуудал бол бид нар ямар ч мэдээллээс одоо тасарцсан юм уу? Мэдээлэл болцсон. Яг юу болоод байгаа гэдэг. Тэгээ тэр үед яг энэ улс төрийн намд байгаа тэгээ нийгмийн төвтэй за тэгээд энэ нөхцөл байдлын мэдээллийг шуурхаа авах сонирхолтой тийм одоо залуучууд найзууд маань нийлээл ер нь групп чат үүсгэснээс эхэлсэн байна. Тэр нь ямар зорилготой байсан бэхээр ерөөсөө мэдээллийн хоорондоо дамжуулъя. За юу болоод байгаа юм? Хаана ямар арга хэмжээ болоод байгаа юм хаана ямар уулзалт болоод байгаа юм? Яг энэ одоо намын дотоод асуудал юу болоод байгаа юм гэдэг мэдээлэл хоорондоо дамжуулах зорилгоор ер нь анх ингээ групп чат үүсгээд ингээд явж ирсэн бид нар. За ингэж явсараад энэ мас үлдээ нэлээ олоолаа болоод тэгээ бид нар за ер нь бол ингээд клубын системтэй болъё. За клубын системтэй бид нар ямар зорилготой авах бид нар нэлээ ярилцсан. Тэгээд эрхчлөө эрхэмлэнэ гэдэг юм уриатай болъё. За нэрээ бол олонхын саналаараа анхны хурлаараа сонгоод open буюу нээлттэй гэдэг ийм уриатай бай. Тэгээ мэдээж тодорхой улс төрийн клуб байя гэдэг нэг тодорхой хүрээлэл дотор бол бид нар байгаа. Тэгэхээр зүгээр одоо ингээд харахаар заавал нэг юм бид нар яагаад open гэж нэр өгсөн бэ гэхээр ингээд дөрвөлжлээд хайрцаглаад бай гэдэг утгаараа биш те. Илүү нээлттэй байя, мэдээлэлд ойрхон байя гэдэг. Тэгэхээр би бол боддгийн зүгээр аливаа юмныг анх эхэлсэн сэдэлтэй хамгийн их утга учир нь байдаг байх гэж боддог байхгүй.
Тэгэхээр тэр бидний анхны сэтэл бол юу гэсэн бэ гэхээр нөгөө хоорондоо мэдээлэл солилцох. За тэгээд анхны одоо хурал дээр бол нээлттэй байх гэдэг нэг юм тодорхой зарчмууд баримталж байсан учраас энэ одоо амин сүнс нь бас клуб дотор илүү байгаа гэж боддог. За дээрэс нь зүгээр сүүлд ингээд анзаархад юу байсан бэхээр устрын одоо намч өөрөө шинэ гишүүдийг хүлээж авах эсвэл хүн гээд устрын сонголт хийхэд те тухайн одоо нам руу одоо ороход хүндлэлтэй яг одоогийн цаг үед яг тэр зарим нь ингээд устрын намаас жоохон зайлц хийдэг ч юм уу те энэний ач холбогдлыг бас ойлгохгүй хүмүүс л байдаг. Тэгэхээр тэр хүмүүст ингээд төрүүлээд мэдээлэл өгдөг нээлттэй бас тэр хаалгана. За орж ирээд иймэрхүү юм байт юм гэж уур амьсгалыг мэдрэх тэр боломжийн залуучууд бол open goal болгож байгаа гэж боддتي. Тэгээ сая манайхаас ч баг иргэдийн хурал орон нутгийн сонгуул баг сүүл тоо гарч ихт 35 гаруй нэлээд хүмүүс нийт дэвшиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө мэдээлэл дамжуулахаас гадна бас яг бодтоороо оролцоотой байх асуудалд ингээд оролцох тэр хүмүүсийн бас нэг юм дундээ одоо миний хаб гэдэг шиг те гарааны бизнесийн хаб гэж ярьдэн шүү дээ. Тэр шиг л би бол амар тийм хүн дээр бол ярихыг хүсдэггүй. Нэг амар бид нэр амар юм хийгээл те нэг юмыг одоо ингээд өөрчлөх мэдээж энэ бол нөгөө дотор ихтгэл өмчлөн байх шүү дээ. Тэгээ гарааны бизнестэй зүйрлүүл баг зүгээр байгаа байхгүй. Тэнд ингээд ус төр сонирхож байгаа. Нийгмийг сонирхож байгаа. Бид нар open talk гэдээ хийдэг те хүссэн хүн зочноо ураад бид нар яриа хийгээд юмаа сонсч болно. Тэр нь нээлттэй ч гэдэм үү. Тэгэхээр тийм нэг устрын хаб маягийн клуб юм бол энэ залуучууд бас нээлттэй. Одоо open клубын зохицуулагчаар маань манай хотын тэргүүн мэргүүн гэдэг бол сүртэй нэр бол байхгүй шүү дээ. Энэ бол яг ахалж байгаа хүмүүс бол зохицуулагч гэдэг байдлаар одоо үйл ажиллагааг юм зохицуулдаг гишүүд бас ерөнхийд нь төлөвлөгөөг нь одоо гаргадаг ч гэдэг юм хамтаар гаргаад тэрийг цааш нэгээ зохицуулж явуулдаг тийм ийм системээр явъя гэж анх хэдүүлээ гаргаж. Тэгээд тэр нэрэн дээр ч бас нэлээд яг open ч амар санамсаргүй байдлаар сонгогдсон. Тэгсэн ер нь амар 4-5 нэр бүгдээрээ ингээд гаргаал тийм. Тэр дундаас нь хин нийлээд open гэж хэлсэн чинь гоо наа чи юм бэ гэл энэ дээр шүү санал орно. Ингээд иймхүү маш энгийн байдлаар хэдүүлээ нэрээ гаргасан тийм. Тэгээ гоё нэр санагдсан шүү дээ. Тий одоо амар энгийн тийм open гээл тийм. Тэгээ одоо ингээд бас нөгөө ачсан нам бас ерөнхийдөө бас нэг клубын зарчим руу шилжиж байх шиг байна тийм үү. Маш олон клубүүд бас араараас ингээд үйл ажиллагаа гэхүүл ингээд явлаа шүү дээ. Сонгуулийн өмнөр ачсан нам баг борооны дараах мөөг гэдэг шиг л баахан клуб бол ингээд араараас ташаар гарч ирсэн шүү дээ. Тэр дунд нь бас мэдээж одоо энэ залуучуудын клуб бас ингээд гарч ирж байсан. Энэ клубын энэ одоо нам дотор ингээд клубуд бий болоод байна шүү дээ. Энийг одоо заяа гэдэг хүн юу гэж хардаг вэ? Зөв юм уу? Буруу юм уу? Хүмүүс бол яг клуб гэхээр ингээд фараа суугаад дахиад дотроо хуваагдлаа энэ төргээл бас тэр талаас нь хардаг хүмүүс байна. Нөгөө талаас нь ингээд зөв талаас нь хардаг юм. Тэр талаас нь хараад байна. Чиний хувьд ер нь юу гэж харж байна? Би бол намын дотоод клубүүд одоо намын дотоод гэх юм уу, намын дэр гэдэг юм уу те. Намын гишүүдийн үүсгэсэн клубүүд бол байх ёстой гэж үздэг. Гэхдээ тэр клуб яг ямар үүрэгтэй тэр клуб дотор ямар одоо нөөлөж мэдлэг байгаа юм тий тэр клуб ямар үнэт зүйлийг одоо устрын нам дотор хуваалцж байгаа юм тэр бол маш чухал. Түүнээс ч одоо юу гэдэг зүгээр ингээл баахан клубуд болж байгаа л тий талцаал одоо ингээл бид нар олуулаа тэд нар цөөхөлөө гэдэг клуб бол тийм хөгжил дэвшил усрын намд ч гэсэн нийгэмд ч гэсэн тийм тодорхой хөгжил дэвшил байхгүй гэж хараад байгаа. Тэгэхээр бид нар бол өөрсдөө түрүүнд тодорхойлоод хэлсэн шүү дээ. Бид нар бол ийм гарааны бизнес хаб те залуучуудын клуб энд ингээд орж ирээд одоо ойлгохгүй байсан юм ойлгоод нөхцөл байдлаа таниад те анхан шатны найз нөхдөдөө болоод за одоо би тэгвэл эндээс манай дээрс бодтой кейсүүд байгаа шүү дээ. Манай одоо клубд орж ирээд одоо тэгээд дараа нь өстрөхөө сонголтыг хийгээд тэрний дараа нэр дэвшээд ингээд төлөөлөгч болоод ингээд явж байгаа ч гэсэн байна. Тэгэхээр юу гэхээр бид нар бол өөрсдөө тодорхойлчихж байгаа байхгүй. Энэ бол устрын анхан шатны шинээр орж байгаа залуучуудын хувьд хаа болохыг зорж байна. Тэгэхээр нэг юм үүрэгтэй байгаа шүү дээ бид нар ямар нэгэн байдлаар. Тэгэхээр бусад клубуд маань ч гэсэн тодорхой үүргүүдтэй байвал нэг клуб нь дүрмийг маш сайн судалдаг ч гэдэг юм уу те үзэлснээ дүрмээ илүү тайлбарлаж түгээ хийх хичээдэг. За нөгөөх нь одоо магадгүй одоо арай өөр хэлбэрийн те за эсвэл бодлогын те боловсролын асуудалд одоо сая сүүлд бид нэг харж боловсролын зөвлөл бизнесийн зөвлөгөөр байгуулагдсан шүү тодорхой хэмжээнд намын дэрэгт байгуулалт. Намын дэрэгт байгуулалт. Гэхдээ клубүүд ч гэсэн дотроо тийм амин сүнстэй байх хэрэгтэй гэж би ханддаг. Гэхдээ заавал одоо тийм байх ёстой гэж тулгаад байх шаардлагагүй. Зөвхөн миний бодлоор бол аливаа нэг клуб бол өөрийн гэсэн мэдлэг, үүрэг хариуцлага,
чигтэй тийм удаа байх нь зөв болов гэж бодож байна. За клубүүдүүд юм байна. Одоо заяа маань мөн одоо амар олон л ажил байгаа. Одоо Атсан намын нарийн бичиг чиглэл нь юу вэ? Залуучуудыг хариуцсан нарийн бичиг тий. Тэгэхээр одоо яг энэ ажил үүргийнхээ дагуу ер нь одоо тодорхой хэмжээгээр намын дотоод асуудал бас ингээл оролцоод явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Атсан намын байр суурь юм одоо ингээд нэг хамтарсан засаг нэгт одоо улс төрийн өнцгтөр бол манайх ингээд сая их хурлын сонгуулиор бол ялагдл хүлээсэн. Тэгтээ одоо засагт 3 хоног хамтран явчлаа шүү дээ. Тэгвэл одоо Атсан намын чиг баримжаа ер нь одоо ямархуу төвшинлүүд чиглэж байна гэдэг талаас нь одоо удахгүй бас нөгөө манай намын ой болгож шүү дээ 12 сарын 6. Энэ тал дээр одоо жишээл намаа зохион байгуулж байгаа ямар ажлууд энэ байгаа вэ гэдэг талаас нь ярилцвал. За одоо бол хэд хэдэн ажлууд зохион болохоор төлөвлөсөн байгаа юм байна лээ. Тэгэхээр үндсэндээ мэдээж одоо уламжлалт гэх юм уу те арга хэмжээнүүд болно. За одоо монголчууд маань одоо бүх юм барилдаан байдаг те. За баярын хурал байдаг. Одоо тодорхой өнөөдөр хүртэл юу болж байгаа гэдэг мэдээлэл солилцох зорилготой те. За дээрээс нь quiz night гэдэг бас зохион байгуулахаар төлөвлөд байгаа. Тэрний бүхээр бас л мэдээж мэдлэгээ сорж байгаа. Нөгөө талаасаа бас бидний мэдэхгүй байгаа тэр түүх арчлалтай холбоотой түүх тодорхой одоо бидний дүрм гэл те тодорхой асуултуудыг бас шингээсэн юм quiz night зохион байгуулъя гэдэг их мэдчлэл ерөнхийдөө төлөвлөгөөнүүд бол гараад явж байгаа. Тий. Саяны бол соёлын саяны ярилцлагууд яриад дундаас бол за ямар ч гэсэн би заяагаа бол ерөнхийд нь бас тодтоод харуулчлаа гэж бодож байна. Тэгээ заяагаа ч гэсэн бас өөрийгөө бас нэлээд гоё танилцуулаад өгчлөө гэж бодож байна. Нам талаас ааш тэр, хувь талаас ааш тэр, бизнес талаас ааш тэр. Одоо нэг хоёулаа чи ингээ хоёулаа улс төрийн намд явж байгаа тийм. Мэдээж нам гэдэг би бол ингэж хараад байгаа. Нам гэдэг бол үзэл санааны нэгдэл гэж би ойлгодог. Тэгэхээр чиний өвчсөн бас энэ намын үзэл санаанд бас ингээ итгэж тэнд үнэмшижтэй мэдээж татаад итгэл үнэмшлэн тэмдээ нэгдэж ингээд гişүүжлэр явж байгаа байх. Залуучууд ер нь тийм их хандлагатай байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ ардсан намд хэдүүлээ явж байна. Ус төр ер нь үзэл санаа чухал юм уу үгүй юм уу гэдэг талаас хоёулаа жоохон нэг дараагийн левел төвшөнд байх гэдэг шүү дээ яриа маань. Ус төрийн жоохон гал яриараа байх гэдэг. Мэдээж ус төрийн одоо намд бол хамгийн чухал юм бол яагаад энэ ус төрийн хүчийг сонгосон бэ гэхээр үзэл санаа дээр нь суурилж тэ. Арсан намын хувьд бол баруун төвийн үзэлтэй дээрээс нь маш хэдэн тэ хувийн өмч за тэгэл одоо бизнес эрхлэгчдийг дэмжихтэй хувийн өмчийг хамгаалах хүний эрх хэрэгчлийг дээдлэх гэдэг. Ер нь яг бидний ийм ус төрийн үзэл баримтлал гэдэг юм маш холоос сайх бол ямар шаардлагагүй юм бэл. Ер нь бол одоо нэг хэсэг чинь л ингээд үзэл баримтлал гэж тэгэхээр л бүр нэг юм нууцсан эрдэнэс хайж байгаа тийм сэдвч юм шиг тэгэл тэрийг нэг юм хэдхэн хүн ярих хэрэгтэй юм шиг. Ер нь ингээд альва юм тийм хаагдмалч гэдэг юм уу ингээд улам юм болох тусмаа л илүү үр дүн багтаач гэдэг юм уу те нөлөөлөл нь буураад ирдэг. Тэгэхээр арсан бол маш энгийн тийм тодорхой те хүний хувийн өмч бол маш чухлаа те. За ер нь бол юм том төр бол юм том байх шаардлагагүй. Бизнес эрхлэх хувийн хвшил бол одоо нийгмийг авч явах хамгийн гол хөдөлгөгч хүч нь те. Яг бол хүн өөрийнхөө өмчийн төлөө, өөрийнхөө бизнесийн төлөө, өөрийнхөө бүтээж байгаа юмны төлөө илүү хичээдэг. Тэндээсээ хулгай хийхгүй шүү дээ. Өөрийнхөө хийж байгаа юмс те. Дээрээс нь хүний эрхийг одоо дээдлэх ийм одоо зарчмууд ингээд байгаа. Тэгэхээр ер нь зүгээр ингээд харахаар манай намын хувьд, за улс төрийн намын хувьд бид нар нэг зүйлийг маш сайн анзаарах хэрэгтэй байна л да. Тэрний үгээр бизнес эрхлэгчдийг л дэмжих хэрэгтэй байдаг. Маш хамгийн одоо энгийн эхний ялах нь хувийн өмчийг хамгаалах хэрэгтэй байдаг. Зүгээр төр ирээл ингээд нэг хувийн өмчийг хүний бүтээсэн хөдөлмөрийг штэ тэ бүтээсэн хөдөлмөрийг хүний асар их цаг хугацаа гаргасан зүйлийг өөрийнх нь одоо баялагийг тэ зүгээр ингээд төр дээрэмдээд авчдаг байж болохгүй нэгт. За хоёрдугаарт нь бизнес эрхэлж байгаа тэ тэр хүмүүсийг бид нар дэмжих хэрэгтэй. Өнөөдөр бас харагдаад байгаа нэг хандлага гэх юм бол төр өөрөө маш их бизнес хийх гэж оролддог тий. Төр өөрөө бизнесийн салбартаа өрсөлдөх гэж оролддог. Энэ өөрөө ингээд харахад бол ингээд төр хүчтэй болоод байгаа юм шиг юм үнцэг боловч нөгөө талаасаа зардлыг асар их өрсөж байгаа. Нөгөө дахиад нөгөө талаасаа
иргэдийн хяналт гэдэг зүйл байхгүй болгож байгаа ч гэдэм үү да. Ингээд сул талууд бас маш их байгаа. Тэгээ одоо сая ингээд төсөв батлагдлаа шүү дээ. Тэгээ тэмцээнээс ингээд харахад л нөгөө төсөв жилийнх тусам ингээд төсөв нь ингээд нэмэгдээд идэг. Иргэдийн нөгөө одоо ялангуяа бизнес эхлэгч нарын татварчин бол нэлээд амар хүнд байгаад өндөр байдаг шүү дээ. Тэгэхэд одоо уул нь 3 намчин сая сонгоод одоо гуруулаад одоо төсвийг багасгах нь татварыг багасгах гэж ийм хүү юмнууд ярьлаа шүү дээ. Тэнгүү сая ингээд төсвийн ингээ харахад дахиад нэг данхаасан төсөв. Тэр дунд нь одоо бүгд л одоо нээлттэй болчихлоо шүү дээ. Сошиал дээр нийтэд нээлттэй болцоо. Одоо тэгэл ваучерыг нь өөр юу ч юм бэ ингээд баахан халамжийн бодлогын юмуд яваад байгаа байхгүй юм. Хэрэгтэй хэрэггүй баахан газар ингээ баахан мөнгө барилцсан. Ийм данхар төсөв батлагдаад байна. Тэгэд энэ нь ингээд одоо цаашаага юм засагдах боломж харагдаж байна уу? Одоо 3 нам уул нь бол хамтарчаад байна шүү дээ. Энэ хүү байдлаар цааш яваад байх юм уу? Би бол одоо нөгөө арцсан намын гишүүн учраас яагаад нөгөө сая хоёлаа ярьлаа шүү дээ. Өвдөл санаа арцсан нам бол ийм бизнесны дэмждэг гэсэн мөртлөө 3 нам бол мөрийн хөтөлбөртөө тийм шингээсэн мөртлөө яагаад тэрийг гаргаж ирж ажил болохгүй байна л гэдэг дээр асуултыг тэмдэглэж байгаа байхгүй. Яг ингээд боддоор харахаар ер нь бид нар бизнес эрхлэгч нартай бол амар хайргүй. Ямар ч одоо тийм хайр байхгүй. Яагаад тэгэхээр хувийн секторт ингээд ажил хийж байгаад нийгмийн даатгалын ч юм ингээд жоох өөр гараад ирнэ шүү дээ. Тэр чинь ингээд зайн сарын зүйлээр нэгээ төлөндөө тий. За дараа сар жорж зардлаа одоо орлогоосоо нэгээ төлөндөө гэж шууд таасаачдаг. Тэгээ тэрийг нь төлөхийн тулд хааны газраас тий одоо процессороо яваад төлөх боломжтой шүү дээ тий. Тэг чин заавал зээл аваал тий. Энд чинь шууд жижиг компанийн хувьд бол шууд олдол үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь бизнесүүдийг бойжуулах гэдэг юм уу? Тэ? Ер нь манай улс орныг энэ бизнесийн салбар авч явна гэж бодоод байгаа юм уу? Эсвэл бүгдийг нь тэ боомлж унгаагаад байхгүй болгоё гэж бодоод байгаа юм уу? Бодлогын хувьд. Дээрээс нь сая ингээд бас нэг харж хат төр ингээд яг тодорхой хэмжээнд яг бизнесийн салбар дэмжлэг үзүүлж байгаа нэгэл янз янзын гарааны бизнесүүдийг дэмждэг те. Жишээ нь би манайх гээд Hub Innovation Center гэл тэнд 20 гаруй ингээд компани bijсэн хаана гэлээс. Тэгтээ бас нөгөө яг хүмүүс нь хаахгүй хаа гэх нэг 2 юм байр суурь яваад би арайч хаахгүй гэж бодож байгаа байхгүй. Тэгтэл ингээд тэнд 20 гаруй ингээд жижиг компани тэнд үйл ажиллагаагаа бол бойжж байгаа нэртэй те. Мэдээж тэнд мэдээллийн урсгал дунд ингээд байж байгаа ш. Тэгтэл ингээд шууд хаага хийчих. Тэгэл одоо зарим нь хаана опслого яах вэ юу гэл те. Мэдээж тэр нэг юм тодорхой цаг хугацаа дуусаад ингээд явж бол нөгөө талаасаа тэнд ингээд дахиад дараагийн олон бизнесүүд бойжих одоо боломж байсан. Өмнө нь бойжж байсан маш олон бизнесүүд бас амжилттай явж байсан гэсэн сайн кейс байгаа шүү дээ. Тэрийг сайн кейс, сайн үр дүн гаргаа явж байгаа юм аа бол хаахсгүй үргэлжлүүлээд те. Муу кейс байгаа юм аа л хаах хэрэгтэй шүү дээ. Тэгэл тэрийг хараач. Тэгэхээр ер нь төрөөсийн бизнес дээр ирж байгаа дарамтуудыг бууруулах гал янз янзын л одоо бичих цааснууд хийгдэж байгаа. Гэхдээ яг бодит байдал дээр өнөөдрийн нөхцөл байдалд бол яг гарааны бизнес, шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүс, яг нийгмийн даатгалд хэлж байгаа хүмүүст хайрг байгаа. Тэгэхээр чин юу үсэт вэ нөхөр компани байгуулахгүйгээр бизнес хийх. Тэ далд эдийн засаг тэ нийгмийн даатгал төлөхгүйгээр ашиг олох. Ийм нөхцөл байдал үүснэ. Монголд бол нийгэм даатгалч өөрөө баг татврын хэмжээнд орж байна. Татвар шиг болж байгаа шүү дээ. Уул нийгмийн даатгалч нь бол бид нар ирээдүйдээ ингэж хөрөнгө оруулалт, ирээдүйдээ үлдээж байгаа нэг л тэ хөрөнгө оруулалт шүү дээ. Одоо Монголд бол яг татвар шиг болчиход байгаа байхгүй. Тийм компани бас нийгмийн даатгал төрөнд тодорхой. Дахиад ажилтны нийгмийн даатгал төлнө тэ. Тэгэл бүх юм тэрнтэй нь уялдсан. Хүн одоо байр, машин, лизинг гэхээр нийгмийн даатгал заавал төлөх ёстой тий. Мэдээж ойлгомжтой. Гэхдээ тэр нэг хувийн секторт бол аюу хүнд тусч байгаа. Зүгээр энэ ингээд би өөрөө 5000 гаруй ажилтнтай том компанид ажиллаж үзсэн тий. 60-70 компанитай газар ажиллаж үзсэн. 5-6 хүнтэй ч компанид удирдах ажиллаж үзсэн. Тэгэхээр ингээд ер нь бол бид нар энэ бүх төвчний компаниуд дээр харж байхад ер нь төрөөс бол нэлийн одоо дэмжлэг гэхээс илүүтэйгээр арай өөр юм хэлбэрийн хандлагууд байна шүү дээ. Одоо ингээд сүүлд одоо яг 14 мега тусалж байна юм яриад шүү дээ тийм. За тэр дундаас нь бол яг манай хүмүүсийн бас нийт евро уур амьсгал руу орцсон нэг сэдв нь бол эрчим хүч яригдаад байна шүү дээ. Тэгээ хоёулаас нь эрчим хүчний талаар бас тодорхой байраа солилцож байна. Өнөөдөр бол яг Монголд бол эрчим хүчний өөр алдагдaltaй
Жишээлбэл одоо миний ойлгож байгаагаар ингэж хараад байна. Уул нь бол монголчууд одоо эрчим хүчний хувьд 100% хараат байгаад шүү дээ баг. Тэнгүүтлээ эрчим хүч одоо жишээ би нэг 100 төгрөгөөр талах үйлдвэрлэж байна тийм үү? Өртгөр. Тэнгүүтээ тэрийг би зах зээлд 60 төгрөгөөр зараад байгаа байхгүй. Тэр нэг үлдсэн 40%-ийг мэдгүй ханаас ч юм ингээд нэг хүний халааснаас мөнгөний аваад өгöd байгаа нэг тийм хэлбэр харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө сая одоо хэсэг бүлэг нөхдүүд ер нь бол энэ нэгт үн тарифын дээр өөрчлөлт оруулъя тийм. Хоёрт бас энэ зах зээлийн ерөнхийд бол нээлттэй бол чөлөөлье, үнийн чөлөөлье гэдэг ч юм ингээд энэ хүү бас нэг хэм маяг руу орох гол үзээд байх шиг шүү дээ. Тэгэхээр энэ эрчим хүчний тал дээр ер нь ялангуяа залуучуудын байр суурь яаж харж байгаа юм бол гэдэг талаас нь. Яг нь ер нь одоо ингээд улс төрийн ажил бол ингээд зөвхөн нийгмийн идэвхтэй ажил биш ч юм уу тийм. Нөгөө төгөр нийгмийг болоод улс орныхоо нөхцөл байдлыг таньж мэдэх. Бүгдэнд нь мэрэгчлэн байх албагүй. Тэгтээ одоо гадралдаг байх. Дээрээс нь одоо тэр зүйл санаа зовдөг байх, ач холбогдол өгдөг байх те. Бид уншиж байгаа юмныхаа тодорхой цаг хугацааг нь ядаж энэ нийгэмдэр тулгамдаад байгаа, улс орон тулгамдаад байгаа асуудлыг одоо хүмүүс юу гэж үзээд байгаа гэдгийг бас сонирхдаг байхад зарцуулах хэрэгтэй байх гэж боддог байхгүй. Тэгэхээр эрчим хүчний сая бас нэлээд хүчтэй реформууд явах гэж яригадаад те. За мэдээж бас зарим нь бас яг тэр санснаар бол болоогүй юм дүр зураг бол харагдаж байгаа. Монгол бол одоо эрчим хүчний гаднаас хараат ийм нөхцөл байдал байдаг. За ер нь бол оюутлогоо Хятадаас тий одоо өрхийн хэрэглээнд бол Оросоос эрчим хүч бас авч ингэж ашиглаж байгаа ийм нөхцөл байдал та. Тэгээд энэ эрчим хүчний хараат байдал гэдэг бол өөрөө ер нь улс орны бол хамгийн чухал хэсэг. Боддороо яг л тийм. Бид нар эрчим хүч байхгүй ингээд төсөөлөд үсэх юм бол өнөөдөр бид нар шууд сүрэл энэ харанхуй нийгэм л байна. Тэгэхээр бид нар энэ одоо сүрлээс яаж нэг даврагдах юм те. Хоёрд Монгол улс өөрийн бие даасан эрчим хүчний нөөцтэй яаж болох юм? Тэр нь яг юу байх юм гэдэг ийм асуудлууд. Яг энэ олон ингэ сэдвүүдийг бид нар маш их хольж ярьж байна л да те. За нэг болохоор одоо цөмийн тухай яриа болоод тэгэл усан цахилгаан станц болоод нэг болохоор нарны цахилгаан те одоо сэргээлт эрчим хүчний асуудал яригдаал. За нүүрсний те одоо бид нар бөөлжүүдийн цахилгаан станц гэдэг бас бариад ашиглалтанд оруулж байгаа 100 хэдэн км-ийн цаана. Гэт ингээд маш олон юм ойлголтууд байгаа. Тэгэхээр би хувьдаа юу гэж бодож байгаа вэ? Үнийн хувьд бол чөлөөлөх нь бол мэдээж зөв. Гэхдээ чөлөөлнө гэдгийг бид нар юу гэж ойлгоод байна вөхөр нэмэх гэж ойлгож байна. Сая бол тгээ ойлгуулчлаа шүү дээ. Би бол тгээ харсан. Яг уу. Гэхдээ эн чинь нөгөө нэг чөлөөлнө гэдгийг нэмэх гэж ойлгохоос гадна чөлөөлнө гэдгийг зөв бодит хүн дээр аваачих. Бодит хүн гэдэг чинь багч байж болно. Бодит хүн гэдэг багч байж болно, ихч байж болох байхгүй. Бодит хүн өрсөлдөөн бий болох юм бол бага болно. Бодит хүн өрсөлдөөн байхгүй бол их болох л байхгүй. Маш энгийн те. Тэгэхээр бид нар энэ цахилгаан эрчим хүчний реформ гэдэг хийх гэж байгаа энэ процесс маань хэд хэдэн зүйлүүдийг авч үзмээр байна. Нэгдүгээрт би юу гэж харж байгаа вэ? Яг энэ эрчим хүчний салбарын одоо менежментийн асуудал нэг хэр байна вэ? Энийг бол маш сайн бодох хэрэгтэй. Хувийн секторээс төрийн байгууллага бараг одоо хэд дахин өндөр зардлаар ажиллаад байдаг. Өссөн оронтойгоо нэмээд идэг те. Там юуны ямар юмны дарга, тим юмны хилцээний дарга гэх даргал нэмээд идэг цалин өндөртөө. Тэгсэн мөртлөө үнцэн ажиллаа хийдэг хүн багтаач байдаг ч юм уу те. Тэгэхээр эндээс ингээд харах юм бол бид нар нэгдүгürt менежмент ямар байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Менежментийг ер нь яг ийм нөхцөл байдлаар үргэлжлүүлээд байх юм бол энэ зардал бол бурахгүй байна гэдгийг олж харах хэрэгтэй. Хоёрдугаарт харж байгаа зүйл маань эдийн засгийн одоо эрчим хүчний үнийг чөлөөлөхтэй холбоотойгоор энэ эрчим хүчний нийлүүлэлт, эрчим хүчтэй холбоотой энэ ерөнхий ойлголтыг бид нар нээлттэй өрсөлдөөнтэй зах зээл рүү шилжүүлэх хэрэгтэй болчиход байгаа. Тэр зах зээлээ нээж өгөхгүйгээр бид нэр доор үн чөлөөлнө гэж ярихаар бас тий үндсэн тэр бүтц дээр үн чөлөөлнө гэж ярихаар дахиад бас асуудалтай болчихж байгаа. Тэр Монголд бол асар их нөөцүүд байгаа. Тэгээд миний зүгээр ойлгож байгаа мэргэжлийн хүмүүстэй ингээд харж яхад усан цахилгаан станц маш өндөр юм ач холбогдолтой. Нүүрсний тий нүүрснээс эрчим хүч гаргаж авч байгаа энэ бас Монголд бас маш одоо байж болох хамгийн ач холбогдолтой богино хугацаанд тий байж боломжтой ийм одоо хувилбарууд
Тэгээд яг нүүрс усан цахилгаан станцын бас нэг том давуу тал байт юм билээ. Тэрний үнэхээр тухайн одоо эрчим хүч дамжуулж байгаа эрчим хүчнийхээ хүчийг одоо бууруулж нэмэгдүүлэхдээ асар одоо богино хугацаанд маневр хийх боломжтой усан цахилгаан станц. Тэгэхээр одоо юу гэдгийг бид нар одоо оройд бид нөгөө илүү цахилгаан гараад тэрийг цахилгаан тэглэлээ гэж яриад байгаа шүү дээ. Яг эсвэл тэр чинь цахилгаан тэглэж байгаа ш үр ашиггүй бид нар цахилгааны хэрэглээтэй байна л гэсэн үг байхгүй. Тэрийг менеж хийж чадахгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр усан цахилгаан станцын давуу тал нь бол тийм байдаг. А дээрэс нь ингээд урт хугацаанд өсөн нэмэгдэх юм боломжтой байдаг учраас мэдээж усан цахилгааны станц за одоо бол Эрдэнэ бүрний усан цахилгаан станц нэгийн гол гэж бид нар чинь олон жил ярьж шүү дээ. Тэгээд яагаад энэ төслүүд ингээд гацаад байдیں۔ Тэгээд тэр асуудлууд байна. За дээрэс нь бид нар бол энэ зэрэг төрчим хүчтэд ярьдаг тий. Тэгтэл Монгол орн бол одоо яг мэрэгжлийн хүмүүс юу гэж ярьж байгаа нөхөр ингээд салхин одоо тий сенсор бид нар ингээд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж болдог боловч манай салхи бол яг тийм нэг ус чигийн салхи биш ээ гэж байгаа байхгүй тий. Одоо нэг чигийн салхи биш учраас яг одоо бусад орнуудаа бүтээмжтэй орнуудаа харьцуулах юм бол харьцангуй бас тийм өндөр хэмжээнд биш байдаг гэдэг. Тэгэхээр сүүлийн үеийн технологиуд бол дахиад тэрийг шийдэж байгаа юм байна л тий. Зүг. Харин яг сая одоо нийгэм ингээд нэг эрчим хүчний реформ гэдэг нэг яриа явлаа. Тэгээ үн чөлөөлнө гэдэг нэг яриа явж ирсэн аа. Шууд үн нэмэх гээд ирж байгаа байхгүй тий. Тэнгүүт нөгөө энэ чинь бас Монгол улс чинь 3 сая иргэдэн шүү дээ. Тэгээ нөгөө иргэдтэй хэдүүлээ нөгөө анханаас ингээд мэдээллийг жоохон буруу талаас нь ойлгуулсан. Эсвэл цаанаасаа зохион байгуулалтын ч тэгээд ер нь цаанаас нь тэгдэм юм уу мэдэхгүй. Тэгээ нэг тиймэрхүү байдал руу би орчих уу да гэж би харсан ер нь бол. Уул нь ингээд реформ хийх нь зөв, үнийг чөлөөлөх нь зөв, зах зээл рүү шилжүүлэх нь зөв гэж уул бүгд хэлээд байдаг. Тэгээд нөгөө шууд үн нэмнэ гэдэг л шууд яриад ингээд нийгмээр ингээд тараал амар тийм сөрөг зүйлтэй тулгарч байгаа байхгүй. Тэгэл нам болцдог. Иймэрхүү зүйл би харагдчихж байгаа байхгүй сая. Яг гоо манай одоо ингээд бид нар бол ингээд харахаар те Монголын ингээд нөхцөл байдал бол хитэн томоохон компаниуд тэрийг ингээд үүсгэж байгаа юм биш үү те хүч одоо тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн одоо уур амьсгал тэдний эрх ашиг нийцж гэнэ үү нийцэхгүй байна уу гэдэгтэй хамааралтайгаар энэ томоохон төслүүд нь явах юм уу явахгүй юм уу томоохон реформ шинжтэй юмнууд нь явах юм уу явахгүй юм уу гэдэг юм асуудлууд яригдаад байна л да. Тэрний цаана бол мөнгөний хүч бас байна. Нэг талаасаа үнэхээр зарим зүйлийг ойлгуулахыг хүсэхгүй байна. Иргэд одоо ямар нэгэн өөрчлөлт шинжилэлт яригдаал үнэхээр одоо улс оронд хэрэгтэй юм яригдаад тэгэхээр нөгөө талаас нь хушгин гуйлал тий бүх одоо цахим сүлжээ байдаг бүх юмар ингэж харлуулах зөвхөн цахим зоош сүлжээр харлуулахаас гадна тодорхой нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж харлуулах гэдэг ингээд аливаа асуудлыг ингээд ерөөсөө шууд унагадаг ийм уур амьсгал байна. Тэг яг энэ уур амьсгал олон жил явсан л да. Өнөөдөр Монгол ингээд уул уурхай хувьд бол Монголын эдийн засаг бол уул уурхай дээр тогтож байгаа. Бидний өнөөдрийн айхтар эдийн засгийн тэхэлт үзүүлэл тэ төсөв мөнгөтэй болоод бид нар ингээд байгаа чинь бид нар ингээд баялаг бүтээгээд хөдөлмөрлөд байгаа гэхээсээ илүүтэйгээр төр маань сайн ажиллаад байгаа гэхээсээ илүүтэйгээр зүгээр л одоо дэлхийн зах зээл дээр манай уул уурхай бүтээгдэхүүний үн нэмэгдсэнтэй холбоотой маш олон одоо машин нүүрс тэ олон одоо машин алт тэ зис бүгдийн зөөж гаргаж байгаа машины тоон нэмэгдэж байгаа учраас бид нэр эдийн засгийн өсөлт тэрүүрэл хэмжиж байгаа шүү дээ өөр юм байхгүй. Тэгэхээр энэ ингээд эдийн засгийн өсөлт ингэж явж байгаа ийм одоо эмзэг нөхцөл байдалд бид нар тодорхой шийдвэрүүдийг гаргахад зарим хүмүүсийн бас нэг их ашигтай тулдаг ийм асуудлууд байна л да. Эндээс ер нь яаж гарах юм бэ? Тэгээ 30 жил бид нар яг энэтэй тулах шүү дээ. Одоо улам л гайгүй болоо л байгаа. Тэгтэл те бид нар ерөөсөө дандаа ийм нэг талаасаа тэмцэгч гэх юм уу, нэг талаасаа иргэдийн нэрийг барьсан гэх юм уу те хүмүүсийн одоо ийм санархлаар эсвэл одоо үнэхээр одоо ямар нэгэн улс орны ч гэдэг юм уу ашиг сонирхлын өмнөөс яг Монголын эрх ашигын эсрэг үйлчлэл үзүүлж байгаа хүмүүсийн нөлөөллөөр ингээд Монгол томоохон төслүүд зарим одоо шаардлагатай юмнууд нь явахгүй байх тохиолдлууд маш их байна. Тэгээд эндээс ер нь гарах арга зам юу юм бэ гэдэг зөвхөн эндээс биш. Ер нь бид нар яаж одоо энэ ядуурлаас гарах юм? Яаж бид нар төвчрэл гэдэг байгаа жижиг асуудлаас тийм яаж бид нар утаанаасаа гарах юм? Яаж бид энэ хулгайнаасаа салах юм? Тийм яаж бид энэ төсвөр бүтээлдээ зарцуулдаг болох юм? Ингээл яаж гэсэн маш олон асуудлууд байна шүү дээ. Энийг нэг хэсэг нь ингээл
ядуур бол нийгмийн асуудлыг судалж яриа л те. Нэг хэсэг нь цалин мөнгө яриа л, нэг хэсэг нь эрүүл мэндийн асуудал яриа л, нэг хэсэг нь одоо боловсролын асуудал яриа л. Ингээд бүгд ингээд хуваагдаад салбартаа үзэл гэдэг. Манай салбарт асуудал байна гэх те. Яг эцсийн мөчд нэг бодиттой нэг зүйл нөхөр энэ бол бидний аливаа улс орны амжиргааны түвшин, хүний амьдралын түвшинд дээшилж ийж энэ асуудлыг шийдэгдэнэ. Өнөөдөр энд ингээд мэдээлэлгүй байгаа ч гэдэг юм уу иргэдийг тодорхой хэмжээнд төрхирж байгаа энэ асуудал ямар үед цэг тавигдах вэ гэхээр иргэд мэдээлэлтэй мөнгөтэй болоод тэр мөнгөөрөө боловсрал эзэмшээд боловсрал зарцуулаад ингээд нийгэм ингээд тэр чигтээ өөрчлөлтөд эхлэхэд тэнд ингээд популизм хийж байгаа хүний хинж тоохгүй болох тийм л нийгэм ирнэ. Яг үүндээ ингээд бидний хувьд ингээд од болоод байгаа юм шиг те үнэхээр ингээд үзээд байгаа дэмжиж байгаа хүн нэлээд одоо боловсралтай одоо сэхэтнэлэг тийм газар очих юм бол тэр хинж тоохгүй болчихж байгаа. Ягаад гэвэл хүлээж авах одоо боломжгүй болчихж байгаа гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр тэн дээр аягуусаа анхаарах хэрэгтэй юм байлээ. Ер нь ингээд гадны судалгаануудыг харж байхад боловсролын одоо PISA гэдэг олон улсын шалгалт байгаа шүү дээ тийм. Боловсролыг одоо үнэлж дүгнэж байгаа. Тэгээ энэ үнэлж дүгнэж байгаа ингээд үр дүнг ингээд харахаар тухайн улс орны эдийн засгийн өсөлт нь боловсролтын өсөлтөөр зэрэг явдаг. Эдийн засгийн өсгөл байх тусам PISA үнэлгээ нь нэмэгдэлдэг. Одоо сүүлд бүр Монгол дээр гарсан энэ жишээ байгаа шүү дээ. Юу гэхээр ерөөсөө сургууль бол хамаахгүй нэг гэдэг байхгүй. За ингээд Бата Болдоо гэд хоёр хүүхэд байна. Энэ хоёр нэг хүүхд сургууль сурдаг. Нэг ангид сурдаг. Тэгсэн мөртлөө сургуулийн түвшин эсрэг цэцэрэг. Нэг нь онц сурдаг, нэг нь муу сурдаг байна. Энэний шалтгаан нь юу юм бэ гэсэн чинь сая PISA олон улсын шалгалтаас Монголд хийсэн тэр дүгнэлтэн дээр юу гэж гарсан бэ гэхээр тухайн айлын амжиргааны түвшнээс хамаарч байгаа. Бата боломжийн айлд амьдардаг бол Бата илүү их нөөц байгаад суралган сайн байгаад байдаг. Болдоо нь таарах хүн байх юм бол тэр нь ингээд таарах хүн байгаад байдаг. Тэгэхээр ер нь бид нар ингээд харахаар боловсролын асуудал, эрүүл мэндийн асуудал, за маш олон асуудлууд, нийгмийн маш олон асуудлууд ерөөсөө л амжиргааны түвшинтэй хамааралтай. Тэгэхээр яаж Монгол улс богино хугацаанд иргэдтэй одоо иргэдийн амжиргааны түвшийг дэвшлүүлэх юм гэдэг асуудал гарч ирж байна. Одоо жишээлбэл ийм байгаа байхгүй. Сая ингээд нэг соёлын яамн дээр хүүхдүүдэд ваучер өгнө, тэ өнгөө юм тараар кино үзүүлнэ гэл. Тэрнээ нөгөө аав ээжийнхэнтэй цалин орлогыг нэмэгдүүлэх ажил хийж байгаа байхгүй. Тэгвэл аав ээжнэр тэр хүүхдүүдэд гоё урлаг үзүүлэх юм чи өөртөө сонголттой асуудал болж шүү дээ. Тэгээ би сая яагаад ингээд эрчим хүчний талаар ингээд яг илүү төлхөө ингээд сонирхоод асуугаа гэхээр манай ардсан намын бас ингээд тодорхой манлайлал үзүүлж байгаа залуучуудын байр суурийг би өөрөө ингээд сонсмоо санагдаад байгаа байхгүй. Манай залуучууд яг энэ нь бол нэг тийм яг ингээд сошиал хуудасаар зарим нэг нь бол үзэл санаагаа илэрхийлж явж байна. Тэгээ яг нөгөө нэг ардсан нам гэхээр нэг хүмүүс нэг тийм намчин гэдэг юм уу нэг цүнх барьж гэдэг нэг талаас харах гэдэг шүү дээ. Тэгтээ ардсан намын залуучууд би бол энэ подкастаар ингэж бодож байгаа. Энэ подкастаар дамжуулж ардсан намын гишүүнчлэлтэй залуучууд бол цүнх барих гэхээс илүү бодлогын мөн одоо энэ улс их оронд хэрэгцээтэй зүйлүүдийг хүргэх гэж зорж явж байгаа юм залуучууд байдаг юм шүү гэдэг зүйлийг илүү тодорхой харуулж хичээг явж байгаа байхгүй. Тэдний маань нэг одоо Бацаяа маань очиж би бас чамаас яг энэ нэг магадгүй юм том сэдв тийм үү? Өргөн сэдв. Гэхдээ өнөөдөр нийгэмд залуучууд бид нар яг энэ санаагаа ингээд олон хүмүүст ингээд тодорхой хэмжээний ойлголт өгөөд ингээд явмаар санагдаад байдаг байхгүй надад. Тийм учраас ерэн жоохон сонирхож асуугаад байгаа юм. Тэгээ миний хувьд ч одоо яг чиний саяны хэлдэг саналуудаа юм бол нийлж гин. Ер нь бол яг л энэ системгүй Монгол улс явах ёстой. Тэ иргэдийн халааснаас татах биш, иргэдийн халаасыг яаж зузааруулах юм бэ гэдэг л зүйлийг Монголын төр уулын бодлохоор бодлого гаргадаг бол тэр бодлогыг барьмаар байгаа юм тий. Тэнгүүд одоо сүүлийн үед ингээд ялангуяа сүүлийн 8 жилийн төрийн бодлого бол ерөөсөө иргэдийн халаасаас яаж мөнгө татаж авах вэ гэдэг л бодлого маш хичээвдээ хэрэгжлээ шүү дээ тий. Тэгээ энэ тал дээр бас манай залуучууд ийм гоё үдэл санаатай байна гэдэг нь бол Монгол улсад бол тодорхой хэмжээний ирээдүй бол байгаа юм байна гэж би харж байна. Сая нөгөө ярьсан шүү дээ 18 тэрбумаар одоо ваучер тараах гэдэг. 18 мянган тэрбум төгрөгөөр ваучер тараана гэдэг бол нэг талаараа ялгарлан гадуурхалт байхгүй юу? Хүүхдүүдийг ялгарлан гадуурхаж байгаа хэрэг тийм. Нөгөө талаараа ер нь бид тэр ваучерыг хүсдэггүй тий. Тэрийн төр ваучер болгож төрийн одоо өгсөн ваучерыг тоодгүй хэмжээний амжиргаатай иргэдийг л улс орныг л бий болгохын төлөө бодлого нь явах хэрэгтэй. Тий. Түүнээс биш одоо
жил болгон ваучрынхаа тоог нэмэгдүүлээ сүүлдээ улс орноороо өнгөө кино үздэг болох юм уу? Одоо нэг халамжийн систем гэсэн үг шүү дээ. Ерний талаас. Тэгээ сая нөгөө хотын дарга маань бас нэг юм ярьчихгүй да. Тэ өчтөрхөн байна уу? Тэр нөгөө алхахдаг хүмүүсийг уншуулсан гэх натуусан сууж байгаа хүмүүсийг уншуулсан гэх юм. Тэгээ энэ нэг төрийн бодлого яхаад нэг ийм гэж яваад байна. Энэ тал дээр чи бас ямар хөө байр суурьтай нэр. Одоо энэ хотын даргын шийдвэрүүд бас хэцүү. Чимээгүй байж байгаа гац ихээ нэг аим састай юм гараад ирээд байдаг. Тэгээ нэг машины бас ингээд тодорхой хэмжээний хязгаалт тавьсан дээ. Гэх мэт бас нөгөө хувийн нөгөө хувийн одоо худалдаа авах тэр ихэнд халдаад байна уу гэж би бол хараад байна. Энэ тал дээр чиний харж байгаа зүйл юу вэ? За ер нь бол яг одоо шин сая түрүүний хэлдгээр одоо нэг ингүүл урамшуулна, тэгүүл урамшуулна гэл те. Би бол яг тэгж боддتي. Ер нь одоо яагаад нэг тийм манай төр те иргэдийгээ ер нь тэмтэх дээрээс хардсан болоо те. Эдрийг дэмжин, эдрийг урамшуулна те. Эдрийг ингээд гоё амьдруулна гэх те. Яг үндэ тэр гоё амьдруулах гэдэг зарцуулаад байгаа те. Тэр зардал мөнгө нь хаанаас гарч ирээд байгаа? Тэр иргэдээс гарч ирж байгаа те. Тэр аж ахуй нэгжүүдээс гарч ирж байгаа. Тэр хувийн сектороос гарч ирж байгаа л мөнгө шүү дээ. За яг мэдээж одоо төрийн өмчт компани тодорхой одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэл тэн дээрээс ингээ гарч тэр төрийн өмчт компани ингээд сая одоо 5 толгой те гэл бид нар нэлээ явлаа. Тэгэл одоо захирал нь хаана байна? Шууд байхгүй л байгаас. Тэгэхээр эн чинь ингээл хулгай зэлгээ бүх хэмжилт ингээ төрийн тодорхой үйл ажиллагаагаар дамжиж бий болох гэдэг байгаа учраас энийг бол одоо хөлн дэмжих шаардлагагүй тий. Мэдээж одоо зайлшгүй тодорхой хэмжээний төрийн оролцоотой байх хэрэгтэй юм байдаг гэж болно. Гэхдээ тэрийг бас ялгаж салгамаар шүү дээ. Үйлчлэгээнүүд байна шүү дээ тий. Тэрийг ялгаж салгамаар байна. Ямар одоо нөхцлөөр хийх ёстой вэ? Дээрээс нь ер нь зөвхөн ус төр сонирхоод явж байгаа хүмүүс, ус төр идэвхтэй байгаа хүмүүсийг ингээ янз янзын өнцгүүд байдаг тий. Гэхдээ нэг хүн бол бүгдийг чадна гэж байхгүй. Тэ. Амар сайн эдийн засагч мөртлөө амар сайн хуульч, тэгсэн амар сайн эмч мөртлөө амар сайн багштай, тэгсэн амар сайн ус төрч байхгүй шүү дээ. Хүн болгонд одоо тодорхой хэмжээнд мэрэгсэн зүйлсүүд байгаад байгаа. Нэг бол чи маш сайн инженер, нэг бол маш сайн эдийн засагч, маш сайн хуульч, аль нэг салбарыг одоо шинжилгээ ухааныг эзэмшсэн. Ус төр олон нийтийн ажлын хувьд юу гэхээр тэр хүмүүс маш сайн мэрэгчлэнүүдтэй хүмүүстэй уулзах, тэ сонсох, мэдээлэл солилцох, тэднээс байнга авч явах тийм одоо хэрэгцээ шаардлага бол байдаг. Тэгхгүйгээр одоо би бүгдийг мэдж чадчихээн гэдэг сэдв болгоныг яриад явах юм бол тэгэл эцэстээ маш хүнд штэ. Дээрээс нь гэр нь бизнесийн байгууллага ч гэсэн тийм штэ. Бизнесийн байгууллага төр хэн ажил хийдэг вэ гэхээр тодорхой одоо мэрэгчлүүд л ажил хийдэг. Захирал бол тэрийг менежментийг хийж менежментийг хийдэг тийм мэрэгчнүүд өөрөөрөө салбар салбарын ажил хийж бизнесийн байгууллага амжилттай. Ус төр шигцэн ижилхэн тухайн одоо ус төрийн нам ямар ч нам засагласан бай тодорхой мэрэгчлэнүүдийг ажилуулах тэднэрт боломж олгох нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Одоо өнөөдөр ч гэсэн ус төрийн намын төрийн албаны тухай хууль ч гэсэн маш юм хязгаарлагдмал байгаа байхгүй. Заавал чи одоо ямар түшээ мөшөө бол тэдэн 10 жил ингээд ажиллаж ийж чи одоо тийм албан тушаалтар очно. Тэгжээ чи хилцэн дарга болно. Чи газрын дарга болно. Энэ бол маш тийм мерит зарчим гэж ярьж байгаа. Нөгөө талаасаа маш одоо коммунист зарчим байхгүй. Яг л хүний бүтээмжээр нь үнэлэхгүй шин. Өнөөдөр дэлхий дээр тэр тусмаа технологийн компаниуд ямар болцсон бэ гэхээр чи заавал өглөөр ирэх шаардлагагүй. Чи тэдэн цагт тарах шаардлагагүй. Чи бараг 7 хоногийн ажлын 5 өдөр ч ажиллах шаардлагагүй. Гэхдээ чи бүтээмжээрээ таска биелүүлэх хэрэгтэй, даалгавраа биелүүлэх хэрэгтэй гэдэг бүтээмжээр хүний хэмждэг болсон байна. Тэгтэл манай төр яаж хэмжээд вэ нөхөр төрийн албаа агчдыг чи одоо тий бүтээмжгүй хэлсэн ч гэсэн байж болно тий. Чи 3 жил энэ төрөөс цалин авцсан байх юм бол чи дараагийн одоо төвшөнд ажиллах боломжтой ч гэдэг. Тэгэхээр бид нар тухайн тэр хүний бүтээмжээр нь яаж үнж дүгнэхий. Тэгжээж бид нар гадна дотноос ирсэн залуучуудаа шингээж аавна. Тэгжээж бид нар энэ өөрчлөлтийг шинжилээ тий. Хүн ингээ заавал 10 жил төрд ажилласныхаа дараа гинт хувьд ажилласныхаа дараа төрд ажиллаж явах шаардлагагүй шүү дээ. 5 жил 7 жил төрд хувьд ажиллаж яснаа за одоо би төрд оролцоод үзье гэд хүн бас өөрчлөлт хий гэж бас бодож болно үстэй тий. Тэгэхээр энэ одоо системийг хүртэл ингээд ухаалаг болгох зайлшгүй юм шаардлагууд байгаа юм санагдтыг. Одоо ус төрд ингээд за хоёулаа бол ингээд 90-ад оны төлөөллийн залуучууд.
За ингээ 2000 оныхан чинь бас л ингээ 20 ороод явчлаа. Мэдээж бас нийгмийн амьдрал ороод эхэлсэн тий. Ер нь одоо чи энэ ус төрд орж ирж байгаа залуучуудыг ер нь ямар хуу тал руу байвал зүгээр гэж бодоод байна. Би нөгөө зориг агсангаа яриаг ер нь сонсдог байхгүй. За. Тийм тэгэл мань одоо асар хүндэлдэг. Тэгэл бас яг одоо мань хүнд зориулаад ингээд шүлэг хүртэлтэй ингээд дөрвөн мөрт ингээд бичиж үзээл яг нэг хайхтар явах гэж гэсэн. Тэгээд бас төрсөн өдрөөр нь чи санаж байгаа бол би нэг очиод рил энтер хийгээл тэгжсэн шүү. Тэгээд тэн дээр ингээд ярьжсэн. Залуу байхдаа ч гэж мань хөө ярьдаг байхгүй. Та одоо хиттэй вэ гэсэн чинь 28 та жил байдаг байхгүй. Тэр шиг л санагдчих нэг ус төр залуу орж ирж байгаа хүмүүс. Яг нөгөө одоо бид нар чинь ингээд бууж гарч тодорхой хэмжээнд тодорхой хэмжээний бас тодорхой хэмжээ 12 оноос хойш ингээд бас нам ус төрийн ажилд оролцоод тий явж ийн гэдэг чинь эн чинь бас тодорхой хэмжээний туршлага байгаад байна шүү дээ тий. Ус төрийн нас ер нь нэлээ хойшлох байх гэж би боддоо. Хойшлохоо тий. Яг тэгэхээр 91 онд одоо 90-ад оны үед бол 20 идтэй залуучууд л тий одоо 30 хүрээгүй залуучууд л одоо ус төрийн хувьд ингээд тавцан дээр гарч ирж байлаа шүү дээ. Одоо бол ингээд 30 гарч иж ус төрийн тавцан дээр тодорхой хэмжээнд ингэж энэ цаг үеэсээ хамаарч штэ. Ерөнхийдөө гэхдээ яг ганц нэг хүмүүс ингээд шууд ингээд те нийгэмд хүлээн зөвшөөрөд явах нь бол байгаа. Гэхдээ ерөнхийдөө нэг массаараа ингэж явж ин шараад байгаа. Тэгэхээр жишээ нь одоо Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийг харахаар манайхан яриад байгаа шүү дээ. Америкийн ерөнхийлөгч ч одоо баг манай бид нар чинь бол болоогүй манай Трампыг харалтаа Путинг харалтаа гэж манайхан ч тэгдэж шүү. 60 70 настай нөхдөд. Тий байгаад нь штэ гэдэг. Гэхдээ тэдний тэр улс орнуудын хувьд бол ус төрийн нас ч бүр хойшоол байгаа гэсэн үг байхгүй. Тэ? Тэгэхээр энэ ингээд ус төрийн нас бол ингээд хойшилж байгаа гэж би л хувьдаа харддаг. Ер нь бол яг одоо өнөөдөр ингээд нийгэм ус төр сонирхоод те ус төрийн намд орё гэж бодож байгаа хүмүүс нэг зүйл байх хэрэгтэй байх гэж боддیں۔ Тэр нь юу гэхээр анх яг юунд өдөөгдөж одоо ус төрд орё гэж байгаа. Тэр надад аягүй чухал санагддаг. Яагаад тэгэхээр ямар ч нийгмийн идэвхгүй нэг нийгэмдээ бараг санаа зовдөггүй тэ ер нь юм ус төрч хүмүүд ч өөрчлөх л хүсэл эрмэлзэлтэй л хүний хэлж байгаа шүү дээ. Ямар нэг юм өөрчлөн тэ аль болохоор сайнаар нь өөрчлөх гэж хичээн тэ өөрчлөлт хийхийг хүсэж гин үү тэ ингээд хэд хэдэн юмнууд байна ш. Тим хүн ус төрд ороод байна уу? Эсвэл ингээд ажиглаж яхад зүгээр ингээд явж байсан ажил нь жоохон бүтэхгүй болохоор тэ нам барыг. Энэ манай эсрэг намд бас тийм тохиолдол их харагддаг байхгүй. Манад ч бас байгаа л. Тэгэнгუთ ажил нь жоохон бүтэхгүй. Хажуудлынхын нөхрийн ажил бүтээд шүү дээ. Тэгэхээр за ер нь намд орохгүй бол юм явахгүй байна гэж ус төрийн сонголт хийж байгаа. Тийм байгаа. Тийм хийдэг те. За нөгөө талаар нь магадгүй явж ирсэнэ баг хийх юм байхгүй болоод жоохон мөнгөтэй болоо те. Ингээд юм тогтоод ирэнгүүт одоо юу хийх вэ? Уйтгаараа. Яг нэгд уйтгаараа, хоёрд тэр нөгөө нэг тэлэлтийг яаж бий, санхүүгийн тэлэлтийг яаж бий болох юм гоо та. За ер нь нэг ус төрөөр л оролдохгүй болохгүй маа гэдэг. Сэтэл нь яаж энэ ус төрөл орсон бэ гэдэг юу чухал санагдав надад л. Түүнээс биш бүгдэд нээлттэй шүү дээ. Энд чинь ус төр гэдэг ч юм уу нам гэдэг чинь тийм хүн айгаад байх юм ерөөсөө байхгүй шүү дээ. Зөвхөн яг энгийнээр ярих юм бол хэдэн нөхдүүд нийлээл те хэдэн нөхдүүд нийлээл нэг анги дотор 100 хүүхэд байлаа гэж бодох юм бол 3-3-аараа нийлээл те бид 3 би салааны дарга болно би ангийн дарга болно тэгээ анги гоё болгоно фондны мөнгөө бид нар төгчүүл гэсэн санаа шүү дээ те ер нь маш энгийнээр бол тэгэхээр тийм нэг айхтар одоо холоос хол хүлээж авах шаардлагагүй та эдийн фондын мөнгө зөвлөлөд үнэхээр энэ ангийг гоё болгоё гэсэн хүмүүс л нийлээл явах хэрэгтэй те тийм дотор чинь арай өөр санаа болоод их яваад байдаг тэгэхээр яг одоо олон нийтийн ажил сонирхож байгаа бол нэгдүгээрт чамааг юу өдөөгөөд байна яг үнэхээр нийгмийг өөрчлөхийг хүсэж байна уу те өөрчлөхийг хүсэж байгаа бол оролцох хэрэгтэй тэгээд оролцооны нэг хэлбэр нь улс төрийн нам байна тэр нь заавал одоо аль нэг нам энэ нам бай тэр нам бай гэж бас шахаадах шаардлагагүй улс төрийн нам байна нөгөө төгөөр жоох төвчээртэй байх хэрэгтэй гэж би бол хувьдаа боддог улс төрийн нам чинь өөрөө маш олон хүмүүс байдаг те тэгэл нэгэнд нь гомдоол ойстой муухай нам байна гээл те зөвхөн өнөөдөр нэг дүүрэг дээр ч юм уу нэг аймаг дээр очиж тэнд нэг хүн таалагдсан гоохт энэ үнэхээр одоо болохгүй юм байна гэл ингээд тийм гомдод их байдیں۔ Үнэхээр тэр цаана гарыг гэж бодож л байгаа бол
Тэ? Үнэхээр нэг тэр дотоод ихтгэл хэмжлэрээ өөрчлөл гэж байгаа бол гомдлох ямар шаардлага байхгүй шүү дээ. Яаж иж байгаа л тэ? Тэр өөрийнхөө хүсэж байгаа өөрчлөлтийг хийхин тулд явах хэрэгтэй. Тэгэхээр би бол хөвдөө тэгж боддог. Одоо л сая ингээс улсын хурлын сонгуул яг энэ моменттэй давхцаад бас нам гэдэг зүйлийг бас залуучууд арай бас зөв ойлголт руу талуу чиглүүлж хүдэг гэж би бол тэгж хараад байна. Тэрний өмнө бол хүн болгоны ингээд нам бол муухай, нам руу орчих юм бол заваа, нам руу орох юм бол бараг л ингээд нэг яадаг ч л нэг тиймхүү нэг нийгмийн сүлжээг нэлээд тийм явлаа шүү дээ. Тэгээд сая сонгуул дээр нэлээд олон залуучууд бас зөрөг гаргаад орж ирж байна тий. Мөн одоо өнөөдөр энэ тогтсон байгаа парламенттай ч гэсэн нэлээд залуучууд ба шин залуучууд хүч төрөөд ороод ирлээ. Тэгвэл гол нь орж ирсэн залуучууд нь өнөөдөр хүчтэй байх гэж хүчтэй бодлогоо ярьж байна тий. Мэтгэлцэж байна тий. Зөвхөн нэг коннотороос суугаад байгаа биш ингээд мэтгэлцээд бодлогын асуудлуудыг яриад дэвшүүлээд ингээд яваад шүү дээ тий. Тэгэхээр бас энэ талаас бас ингээд нийгэм хараад нэрээ намыг бас арай өөр талаас нь харж байгаа зүйлүүд харагдаад байна гэж би хараад байна. Ер нь бол тэгж та муухай юм байх юм бол яах юм өөрчлөх ёстой тий. Одоо гэрээч шал муухай хүн бол арчхал ёстой шүү дээ. Тэрнтэй адилхан одоо шинэ улс төрийн нам муухай хан бол тэрийг орж иж л өөрчлөнө. Тий. Төр муухай хан бол тэрийг бас орж иж л өөрчлөнө. Одоо улс төрч муухай гэвэл одоо сайн улс төрчд олон болж иж л улс төрчдгийг одоо. Гэхдээ ер нь бол яг түүхэд ингээд харахад бас нэг талаасаа үнэхээр өөрчлөлт шинжилгээ хийж байгаа юм бол амар хатуу юмыг л дуулдаг. Тэгээл магтуулаад тэгээл те бөмбөрүүлээл те чи үнэхээр мундаг байна гэсээр гал өөрчлөлт хийсэн шинжилгээ хийсэн баг. Тэрийг цаг хугацааны бас дараа нь хүмүүс ойлгодог. Тал бий те. За. За тэгээ заяатаа бас нэлээд гоё сонирхолтой яриануудыг өргөнлээ. Бас би чинь заяатаа хоёулаа чинь нэг ингэж амар сүртэй нэг тухтаа суугаа юм урт юм бол ярьж байгаа үгүй те. Тэгээд хэдүүлээ нэг клубийн дээр газ нэгээр нэг ингээл нэг ойр зураг юм ирдэг байсан. Тэгээ өнөөдөр би ингээд заяатаагаас уулзаад тэгээ заяа гэдэг хүний бас нэг тодорхой ертөнцөөр аялжлаа гэж бодож байна. Яг тухайн хүний Бацаа гэдэг хүний улс төрийн философиг нэг хэвээр би хараад гарч ирсэн гэсэн. За магадгүй энийг одоо үзэж байгаа залуучууд ч гэсэн ингээд за заяа нэг гэдэг ачсан намын нэг нарийн мэдчихэн нэг ийм залуу байд юм байна гэдэг зүйлийг бас ингээд хараад явж байгаа. Миний одоо хоёулыг ярьсан бас гол утга учир болох болов гэж би бодоод байна. Тэгээ мэдээж улс төрчин бол цаашаа үргэлжлээд явна. Тэ урт зам биднийг хүлээж байгаа. Тэгээ мэдээж яг магадгүй ингээд шинжилэл хийчихээ хэллээ шүү дээ тий. Шинжилэл хийх хүмүүсээс маш их зориг гарна тий. Зөндөө алан асуудал гарна. Тэрийг хамгийн гол нь давж гарах төвчээр байна уу гэдгээс л хамаарна шүү гэдэг зүйл ярьж шүү дээ тий. Тэгээ яг тэр үдэл санаагаараа бас ингээд нам дотор орж тэр за цаашлаад одоо шат чатны мэдээж одоо ус төрч хүн ямар нэгэн сонгуульд орж таарах ба за ороод магадгүй ингээд амжилт гаргах юм болоос өөрийнхөө үдэл санааны чиг баримжаагаа хадгалаад мөн одоо дотроо юм бодож байгаа хүмүүст ярьж байгаа юм ажлуудаа бас бодит ажил болохын төлөө хичээж ажиллаарай л гэж хүсье да. За тэгээд найздаа бас ингээд өнөөдрийнхөө одоо подкаст те ингээд урьсанд маш их баярлалаа. Тэгээд ер нь бол би бол тэгж боддог юм а бидний улс төр бол мэдээж яг жинхэнэ утгаараа бол мэдээж улс төрийн намд ороод улс төр хилцэн те улс төрийн нэг хэсэг мөн үү мөн бид нар хүсүүсэг юм те улс төрийн тодорхой ажил болмошаал шавж байна. Гэхдээ бидний яг түлхүүр эргүүлэх гэдэг юм уу те яг боддороо бид нар ингээд хүсэж байгаа юмаа хийх магадгүй одоо өөрчлөх тэр боломж тэр улс төрийн цаг хугацаа бол маш урт цаг хугацаа байгаа. Тийм болохоор бас нэг их яарахгүй ихтэй зогсохгүй явсаар байгаад тэр одоо тий тодорхой зорилгодоо хүрэх ёстой бол гэж хардаг. Тэгэхэд ингээд ганц хүн бас гал болохгүй гэдэг шиг тий үзэл санаа нэгтэй үйл хэрэг нэгтэй тий өөрчлөлт шинжилгээ гэсэн юм хүчтэй баг хамт олон л тодорхой хэмжээнд өөрчлөлт хүргэж байна. Тэр бас олон залуучууд ингээд нийлж нэгдээд явж байгаад бас баяртай байдаг. За тэгээд өнөөдрийнхөө подкаст хүрсэн бачаад баярлалаа. Тэгээд ийм сэдвээр энэ нарийн ширээ одоо яхаа тэгээд яг ийм бас төдийлөн их ярьж байгааг юм байна. Тэгээд өнөөдрөөс нэлээд сонирхолтой юм яриад боллоо баярлалаа. За тэгээд заяатаага маш сонирхолтой яриаг өрнүүллээ. Тэгээд сая би хэлсэн те цаашдын ажил үйлс мэдээж амжилт бүтээлүүд дүүрэн байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд найстаас нэг гарын бэлгтэй энэ нэг манай Food Lab гэх 5 сарын хэмжээний шүлэг байна. 4 төрлийн шүлний дээж ирсэн ингээ найстаас. За тийм яриад яваад ирсэн нөгөө. Өгөөгөө бас тодорхой танилцуулга хийх. Ямар гоё юм бэ? Наац нэг халуун догоотой шүлгээл. Зөрүүлсэн болно.
6-аас 4-6 минут зөөлөн гал дээр буцалгаал хэрэгжилж юм шүү дээ. Тийм. Ерөөсөө буцалгаал тэгэл арталт нь бүх зааврууд нь байгаа. Тэгэл чи чинь одоо өглөө ороод орой харж ийн удаа баг. Тэгээ ер нь баг тийм болчиход байна шүү дээ. Өглөө гарч байгаа наач хамар чи 3-аас 4 минут буцалгаал өөрөө гараа эсвэл нөгөө гараа угааж хоорондоо надад буцалгаал тавьчихсан. Тэгээд идэл гоё юм. Би нөгөө жоох нойр заримдаа ингээд хөрхөө болчиход байгаа байхгүй. Битрлийн ядаргаа маягийн ойроод. Тэгээд сая нөгөө бясалгадаг найзуудтайгаа бясалгаж сонирхдаг хүмүүстэй суулзаад ингээд байсан. Тэгээд намайг тэхгүй нөгөө бодлоо ерөөсөө ингэж үргэлжлүүлж болохгүй. Бодлоо хянах хэрэгтэй. Ингээд янз бүрийн бодол орж ирэх юм бол за энэ бодлоо ажиглаад ингээд өнгөрөөнө гэдээ надад нэг арга техник зааж өгөхгүй. Тэгсэн чинь нэр аягүй сайн унтчихна. Тэгээд би өнөөдөр өглөөс батчаад тэгсэн нөгөө хонь ингээд бэлтчих нь ээрээд байх юм бол те бөөгнүүлэл байх юм бол хонь чинь хөвтчихдэг шүү дээ те. Ер нь бол яг тэрнтэй адилхан ингээд одоо манай подкастыг үзэж байгаа хүмүүс нойр нь хүрхгүй байх юм бол залуучууд маа те ингээд нойр нь хүрхгүй байх юм бол та хэд маань ерөөсөө бодлыг ингээд хөврүүлж болдгоо юм байна. Шүнжэнгөө ингээд бодлоо хөврүүлчих юм бол тэгэл нойр хүрдэггүй юм байна. Тэгэхээр ерөөсөө бодлыг ингээд ажиглаад за нэг бодол орж ирлээ, юм бодол орж ирлээ гэж дуусгаад байх хэрэгтэй юм шүү. Тэгэх юм бол би одоо сүүлийн 7 хоног энэ аргыг хэрэглээд маш сайн их тунтаж амарж байгаа гэдэг бас хэрэгтэй зөвлөгөө өгье те. Ашиглах бас нэг зөвлөгөө подкастын дараа өгөх хэрэгтэй шүү. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкаст маань ийхүү өндөрлөж байна. Тэгээ өнөөдрийн зочноор маань Ардсан намын нарийн бичгийн дарга, за тэтгэлэг аппликейшнийг үүсгэн байгуулагч Батзаяа маань өргөдөн орслоо. Тэгээд урилга хүлээн авч сонирхолтой яриа өрнөсөн найзтай баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. За ингээд дараагийн дугаараараа уулзцаая. Баяртай. За баяртай.